Сайн байцгаана уу? За ингээд та бүхэндээ Scratch гэж юу вэ гэдгийг тайлбарлаж өгөх боломжтой. За Scratch нь бол хүүхэд эхлэхэд сурагчдад зориулагдсан програмчлалын хэлбэр бөгөөд энэ нь хялбар бөгөөд хөгжилтэй орчих юм аа. За та эндээс тоглоом, анимашн, түүхүүдээ өөрийн гараараа өөрөө бүтээж болно. За яаж ажилладаг вэ гэвэл Scratch нь код бичихийг биш, кодон блокуудыг өөрдөг. За жишээ болгож нэг ингээд sound тэнгууд муурман гэж дуурайдаг байна. За энэ дээр дарвал команд нь бэлэн. За та ингээд бүгдээ анхны блокуудаа өөрж эхлэе. За муурандаа тэгвэл нэг алхам уршаа алах гэдэг команд үгүй. За тэгвэл бүгдээрээ гэдэг команд ер нь ихэвчлэн команд өгөөд дараа нь мөн шийсгээс урагш алхах гэдэг энэ команд өгч болдог. За тэгээд заавал 10-аар биш 20-оор гэж үгүй. За тэнгууд мөрөнд 20-оор ингэслэх нэ арай том. За одоо бүгдээрээ ингээд анимашн бүтээн гэсэн чинь төлөв. За background гэж. Blue sky гэдэг. За ингээд энэ дээр өөртөө ингээд координат өгч болно. За ингээд бүгдээрээ 100 гэхэд хасах арга өгч доо. Хасах арга. За ингууд ингээд 100 байхад хасах арга гэдэг гэсэн нэр өгч байна. За ингээд одоо бүгдээрээ энэ шиг чамчан за энэ баавыг оруулж ирээ та. За ингууд баава муур хоёр найдалж байна. За бүгдээрээ ингээд баавгандаа код өгье. За юу гэсэн кликтэй сонгоод гээд урагш 10 болох гэдэг команд өгч. За энэ яаж байгаа гэвэл 1 секундэд 10 болох гэсэн үг. За тэгээ одоо 1 секунд гэдэг нь бол 1 секунд. За ингууд ингээд секундэд 10 болох нэ баава. За одоо ингээд болцсон. За одоо энэ костюмс руу оронгууд ингээд муурангийнхан дүрсийг ингээд гүйж байгаа, алхаж байгаа албатай байлгаж болдог байна. За ингээд гүйж байгаа юм шиг болгоч. За ингээд саунд руу оронгууд дуундаа дуу өгч. За одоо тэнгуутаа баавганы ганцны дараад дүрс рүү ороод ингээд команд өгч болдог байна гэж. Яг алхаж байгаа юм шиг. За ингэж өгч болдог байна. За нэг тоглолч. За ингэж хурж байна. За энэ бичлэн та бүхэн өөртөө ингээд кодод авчиж өгч болох боломжтой. За энэ хүрээнд өндөрлөе доо. Баярлалаа.